За сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. За та бүхэндээ шатрын анхан шатны хичээлээр танилцуулж байна. За ер нь таны хүүхэд шатар сурснаар ямар чадвар нь хөгжих вэ гэдгийг энд одоо тайлбарласан байна. За ер нь бол хүүхдийн маань сэтгэн бодох чадвар, асуудлыг шийдвэх чадвар, за мөн бүтээлч тийм ээ чадвар нь бас сайжирна, мөн ой санамж нь сайжирч төвлөрөх чадвар нь бас сайжирдаг байна. Мөн ирээдүгээр төлөвлөж сурна тийм ээ. Янз бүрийн одоо өөрхөн хоёрын зохион байгуулалттай их сайн болно гэдэг шатар сурснаар их олон давуу талтай байдаг байна. За тэгээд ер нь бол шатрыг оюун санааны спорт гэж нэрлэдэг шүү дээ. За тэгээд та бүхэнд хичээлээ танилцуулъя. Хичээл маань ийм одоо анхан шатны хичээл маань ийм 10 бүлэгтэй байгаа. За хичээл дотроо бол ингээд бичлэгнүүд оруулсан. За тэгээд эхний хичээлүүд ингээд ороо явж байгаа. За хичээлээ яаж үзэх вэ гэхээр бол яг нь шууд одоо хичээл рүүгээ ингээд нэг гэж ороод тийм ээ 1-1 гэдэг ингээд видео дараад үзчихнэ. 1-2-1 гэдэг. За энэ дээр бас нэмж хэлэхэд бол ингээд хичээл болго маань өөрийн нэртэй байгаа. За тэгээд чинь одоо энэ 3 дугаар хичээлээс гэлтэхэд тийм ээ энэ боднуудын өнөмрөхөө солилцоо гэж юу юм бэ хүч гэдгийг одоо энэ тайлбарласан байгаа. За эндээс тэгээд ойлгоогүй юм биднээс бол ингээд лавлаж болно. За манай шатрын багш маань өөрөө энэ хичээлийг хийсэн байгаа. За тэгээд хүмүүсийн одоо тийм ээ сурагчдынхаа ойлгохгүй байгаа юмыг бол дахиж видео хийж ингээд доор нь нэмээд ингээд явах юм байна. За тэгээ энэ хичээлийн дараа бол дунд шатны болон агшин шатны хичээлүүд байгаа. За энэ анхан шатны хичээл маань ерөөсөө шатар мэддэггүй хүүхдэд голдуу зориулагдсан байгаа. За мөн их шатар сурах юмсан гэж бодож байгаа насан турш хүмүүс бас энэ хичээлийг худалдаж авч болно. Тэгээд хэрвээ шатар мэддэг хүмүүс байх юм бол одоо дараагийн агшин шатны хичээлүүдээ бас авч үзэж болох юм аа. За ер нь бол анхан шатны хичээлээр бол бүр одоо яг энэ шатрын нүүдэл гэж юу юм тийм ээ яаж одоо чинь нэг олон боднууд байгаа шүү дээ. Тэр боднууд маань яаж нүүдгийг бүр одоо анхан шатнаас нэхлээ бүгдийг ингээд нэг бүрчлэн тайлбарлаж ингээд заасан байгаа. За тэгээд 2 дугаар хичээл ингээд идэх ч юм уу тийм ээ одоо чинь дараагийн хичээл нь юу боднуудын өнөмрөхөө хүч солилцоо гэдэг гэх мэт ингээд хичээл маань ингээд дахиад явах юм аа. За тэгээд та бүхэнийг хүүхдүүдэд шатар энэ хичээлийг авч явж шатар сурахад нь туслаарай гэж та бүхнээс хүсэх байна. Мөн шатар одоо гэр бүлээрээ шатар тоглож чөлөө цагаа өнгөрөх юм бол хүүхдэд тийм ээ гэр бүлд одоо сайхан уур амьсгал бүрдэнэ гэж би боддгийн. Ер нь бол баг багтаа манай гэрийнхэн маш их шатар тоглодог байсан. Ер нь бол манай гэрийнхэн ч гэсэндээ хүүхдүүд одоо манай дүү гэхэд л одоо тийм ээ хүүхдүүдтэйгээ маш их шатар тоглодог. Тэгэхээр ер нь бол шатар бол хүүхдүүдэд маш их одоо нэг сууж сурдаг, тийм ээ бодож сурдаг. Ер нь маш их даваа талтай гэдгийг бол баг надад хэлдэг мэдэх ба. Ингээд мэдэх баха. Тэгээд та бүхэнд амжилт хүсье.